зэгээр орох юм бол энэ чиглэл рүү хөгжих боломж бий. Дээр хэлсэн ойролцоогоор 5-аас 30 жилийн үйл явц байдгаа гэж. Энэ 5-аас 30 жилийн үйл явц гэдэг нь хамгийн гол суур технологио хэр зэрэг зөв сонгож, хэр зэрэг зөв суурэ тавьж эхэлснээс хамаарна. Тэр хугацаанд яаж ажилласнаас хамаарна. За бид нар ойрын үед зах зээлийн жамаар явбал одоо шинээр бий болох ийм салбарууд байна уугүй энийг шинжилж үзье. За RCA буюу өөрөлдвөл нөгөө илэрмэл харьцангуй давуу талын үзүүлэлтийг бид нар хязгаарыг нэгээс доош нь буулгаж харъя. Тэгэхээр энэ аргаар хэрвээ ойрын үед гарч ирэх боломжтой зах зээлийн жамаар үүсэх боломжтой ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэл байгаа бол шууд дахиад дөрвөлжин хараар гараад ирэх ёстой. За 0.8, 0.5 дахиад булгын 0.3 харагдаж байна уу? Бараг харагдахгүй байна тийм ээ. Өөрөөр хэлбэл Монгол улсад эдийн засаг маань жижигхэн, дотоодын зах зээл маань харьцангуй одоо хязгаарлагдмал ийм байгаа учраас дотоодын зах зээл маань хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах тийм хангалттай хөрөнгө оруулалтын том орон зай болж чадахгүй байна. За ийм нөхцөл бид нар олон улсын зах зээлээр баримжааж ажиллах ёстой. Олон улсын зах зээлээр баримжаална гэдэг маань олон улсын стандартт нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг анхнаасаа зорж ажиллана гэсэн үг ээ. За энэс өөр арга бол бидэнд байхгүй. Тэгэхээр та бүхэн энд бүтээгдэхүүний ойролцоо байдлын тооцооны жишээг бол харж байна. Өөрөөр хэлбэл энэ бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэл технологийн процесс хэр зэрэг ойролцоо байгаас хамаарат бид нар ямар бүтээгдэхүүнийг хамгийн түрүүнд үйлдвэрлэх боломжтой гэж тодорхойлдог. За бидний тооцоор гарч ирсэн Монголын хувьд одоогийн байдлаар стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүний жагсаалтыг харъя. За энд бол харагдаж байгаа ихэвчлэн одоогийн байгаа үйлдвэр экспортлж байгаа бүтээгдэхүүнтэй ойролцоо юм бүтээгдэхүүнүүд байж байгаа. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнүүд экспортлоход харьцангуй хялбар боловч бас л боловсронгүй биш бүтээгдэхүүнүүд. Тэгэхээр бид цаашдаа зөвхөн энэгээр хязгаарлагдаж ийм боловсронгүй биш мэдлэгийн шингээц багтаа бүтээгдэхүүнээр олон улсын зах зээлд хангалттай өрсөлдөгч байж, сайн өрсөлдөгч байж чадах уу гэдэг асуулт тулгарна. Тэгэхээр ер нь бол эндээс үзэхэд бодлого зохицуулт зайлшгүй хэрэгтэй байна. Бодлого зохицуулт зайлшгүй хэрэгтэй гэдэг маань зах зээлийн жамаар аяндаа кластер үүснэ, аяндаа эдийн засаг төрөлжнө гэж хүлээвэл бид дахиад магадгүй 30 жил юм уу 40 жил хүлээх нэ. За энэ бол мэдээж төр хөрөнгө оруулаад бүх юмд оролцоод явна гэсэн үг биш. Энэ бол төр хувийн хөвшил, хамтарч стратеги тодорхойлох, хамтарч хөрөнгө оруулалт, хамтарч бүтээмжээ өсгөх, сайжруулах, хамтарч ажиллах хүчээ бэлтгэх, технологи шингээж авах энэ тухайн асуудал юм аа. 10 тааруухан бизнест хөрөнгө оруулаад 9 шатдаг хэвээрээ байх уу? Энэ бол эдийн засгийн үрэлгэн оновчтой биш бодлого. Тэрний оронд төр маань технологийн мэдээлэлээ олон улсын зах зээлд яаж ажиллах бодлого чиглэлээ тодорхой болгоод стратеги хамтарч хувийн хвшилтэйгээ тодорхойлоод хувийн хвшил маань зохион байгуулалтад ороод 10 муу бизнест хөрөнгө оруулалт хийхийн оронд магадгүй 3 сайн бизнест хөрөнгө оруулаад тэндээс нэг нь цаашаа хөгжөөд явах уу гэдэг асуудал. Тэгэхээр бид өнөөдөр сонголтоо хийх гэж байна. За үйлдвэрлэлийнхээ бүтцийг бид нар яаж төрөлжүүлэх вэ? Энэ бол нэг талаас байгаа үйлдвэрлэлээс сэргээж өөдөн татах, нөгөө талаас шинэ үйлдвэрлэл рүү хөл тавих, шинэ чиглэл рүү хөл тавих тухай асуудал юм аа. Гэхдээ ямар ч нөхцөл бид нар байгаа нөөц баялаг, байгаа боломжтой тулгуурлах болно. За энд бид нар кластерын жишээ болгож судалсан зөвхөн нэг жишээг харуулъя. За энэ бол Монгол малын уургийг боловсруулах кластерын жишээ юм. За энэ жишээнээс аваад үзэхэд дараагийн 2 слайдыг гаргач та. Аваад үзэхэд бид нар бол жилдээ 10 сая мал нэтэлдэг. 10 сая мал нэтэлж байгаа мөртлөө 10 сая малынхаа түүхийн эд дайвар бүтээгдэхүүнийг арьс ширний хаягдлыг бид нар бүгдээрээ мөнгө гаргаж хаягдл болгоод газарт болдог. Тэгтэл энийгээ боловсруулж чадвал энэ маань тэр чигээрээ уургийн түүхийн эд өчнөө олон төрлийн бүтээгдэхүүний их сурвалж болох юм. Тэгэхээр Армоно корпорацтай хамтраад бид нар технологийн зураглалаа боловсруулсан. Технологийн зураглалаа боловсруулахад дараагийн энэ дугуй голын ногоон хэсэгт харж байгаа. Энэ бол анхан шатны боловсруулалтын үйлдвэрлэлүүд. За энэ бол 90 оноос өмнө бүгдээрээ Монголд байсан. За энэ бол эхний шат, энэний дараагийнх нь биотехнологийн шат, тэрний дараагийнх нь нанотехнологийн шат. За энэ жишгээр өөрөөр хэлбэл энгийн үе шатнаас эхлээд дараагийн үе шат руу дис дараагаар технологи эзэмших замаар явбал бид
олон улсын худалдааны асар том эргэлтээ ийм зах зээл рүү нэвтрэх боломжтой байж байгаа. За ингээд дараагийн зах зээлийг харъя. За олон улсын зах зээлд асар их том эргэлтээ энэ бүтээгдэхүүнүүд рүү бид яаж орох вэ гэж. За ганцхан жишээ авъя л да. Монгол улсын малын тоо 36 сая одоогийн байдлаар тоотлохоогоор, цэвэр тоотлохоогоор. Тэгтэл эндээс олж байгаа экспортын орлого маань дөнгөж $100,000 байх жишээ тий. Тэгтэл Бельги улс бол 2,745 мянган малаас $127 тэрбум олж байна гэж. За Голланд бол 5 сая малтай тэгсэн мөртлөө энд бол $35 тэрбум орлого олж байгаа. Тэгэхээр бид энэ түвшинд яаж хүрэх вэ? За Бельги бол энэ бүтээгдэхүүнээ боловсруулад мэс заслын утас, эмийн бүрхүүл, бүр нано технологийн түвшинд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бид нар тэр түвшинд очихыг байя гэхэд зөвхөн Голландын түвшинд буюу өөрөөр хэлбэл химийн үйлдвэрийн түүхийн эд амьтны хоолт хижээл үйлдвэрлэхэд л одоо 10 сая малынхаа бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулж чадвал Монгол улсын дотоодын бүтээгдэхүүн за хийсвэр санаанаас авсан багцаа тоогоор $84,000 болох ийм боломжтой. Өөрөөр хэлбэл за бид нар бүгдийг нь биш маа гэхэд нядалж байгаа 10 сая малынхаа зөвхөн 20%-ийнх нь одоо түүхийн эдийг бүрэн гүйцэд ашиглаад Голландын түвшинд боловсруулж чадвал нэг хүнд ногдох дотоодын бүтээгдэхүүн $16,000 өснө гэж. Тэгэхээр салбар бүхэн рүү орох нь чухал биш ээ. Юм бүхнийг үйлдвэрлэдэг болох нь чухал биш ээ. Гагцхүү зөв салбараа барьж аваад тухайн салбараар гүнзгий мэрэгших, гүйцэд технологи эзэмших, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал байна. Тэгээд тийм болохоор хувийн хөвшил, төрийн аль альных нь хувьд хамтарч ажиллах, хамтын ажиллагаа, стратеги зайлшгүй чухал хэрэгтэй. За бус орны туршлагаас харахад энд бол төрийн зүгээс хийх ёстой 3 зүйл байдаг. Нэг нь бол тууштай бодлого стратеги, энийг тууштай хэрэгжүүлэх. За хоёрдугаарт технологи инновацийг нэвтрүүлэх замаар ажиллах хүчээ бэлтгэх. За гурав дахь нь бол олон улсын зах зээлтэй ойр ажиллаж одоо аль болох тэр олон улсын зах зээлийн одоо сорилт бэрхшээлийг даван туулж тэр зах зээл дээр өөрөө байж тухай асуудал байдаг. Тэгэхээр тийм болохоор Монгол улсын хувьд бол одоо боломж бол хангалттай бий гэж ингэж үзэж байна. Гагцхүү ямар чиглэлээр яаж ажиллахаа бид өөрсдөө сонгоно. За саяын дурдсан энэ жишээгээр аваад үзэх юм бол бид нар одоо дахиад цааш нь явбал энэ чиглэлээр мэрэгшүүл, биотехнологи, химийн үйлдвэрлэл, за өөр бусад олон чиглэлээр ийм салбаруудаа хөгжүүлэх ийм боломж бол бидний өмнө нээлттэй болно. Тэгэхээр шинээр эхэлж байгаа, суур тавьж байгаа технологи маань цаашдаа аль болох олон чиглэлээр төрөлжих, хөгжих, ирээдүйдээ ийм салбар байх нь Монгол улсын хувьд чухлаа. 10 салбарт зэрэг хөрөнгө оруулах уу? Аль эсвэл 4-5 оновчтой салбарт хөрөнгө оруулаад бодлого тодорхой болгоод энэ чиглэлээр тууштай ажиллах уу гэдэг маань үндсэн гол асуудал болж байна. Тэгэхээр тийм болохоор экспортыг төрөлжүүлнэ, олон улсын зах зээлд нэвтэрнэ гэдэг маань стратеги хамтарч тодорхойлох, төр хувийн хөвшил хамтарч зохион байгуулалтаар ажиллах тухай асуудал юм а. Ийм болохоор хамтарч ажиллая, асуудлаа ярилцъя, шийдэе гэж уриалж байна. За ингээд баярлалаа. За ингээд хэлэлцүүлэгтээ оръё. За хэлэлцүүлэгт нийтдээ 5 асуултанд бид нар хариулж ажиллах юм. За нэг дэх асуулт нь бид Монголын эдийн засгийн харьцангуй давуу тал байгаа нөөцийг ашиглан ямар чиглэлийг хөгжүүлэх боломжтой вэ? Энэ тухай санал бодлоо илэрхийлнэ үү? За хоёр дахь нь уг салбарыг хөгжүүлэх, таны дурдсан тэр чиглэлийг хөгжүүлэх үндсэн суур бааз буюу технологи, хүний нөөцийн бэлтгэл манай орны хувьд ямар түвшинд байна вэ? Гурав дахь нь судалгаа, технологи, үйлдвэрлэлд урт хугацааны бага хүүтэй санхүүжилт хэрэгтэй. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ? За дөрөв дахь нь цаашид төр засаг, хувийн хөвшлийн оролцоо ямар байх вэ? Ямар бодлого, эрх зүйн орчин хэрэгтэй вэ? За тав дахь нь яг одоо бид юунаас эхлэх вэ гэдэг ийм 5 асуултанд хариулъя. За ингээд одоо юуны өмнө Монгол улсын гавьяат эдийн засагч
доктор, профессор, академич Нямзаг тухайг асуултад хариулна уу гэж урьж байна. За баярлалаа. Илтгэлийг нэлээд анхаарал тавьж сонслоо. Илтгэл дотор бас шин санаанууд нэлээд гарлаа. Зүгээр миний бодоход энэ улсын хөгжлийн стратеги гол чиглэлийг гаргаж ирэхтэй холбоотой ямар гол асуудлууд байна вэ? Ямар өнцгөөс би хандаж байна вэ гэдэг талаасаа хэлвэл илүү тохиромжтой баах гэж ингэж бодож байна. Ямар ч гэсэн манай улсын хөгжил хамгийн бодитойгоор авч үзвэл уул уурхайдаа түшиглэж эхний гарааны капиталаа бүрдүүлээд тэгээд яваанда айчмда тэгтээ алгуурлахгүйгээр мэдлэгийн эдийн засгт шилжих явдал манай эдийн засгийн ойрын стратеги гол хандлага байх болов уу гэж би одоо хувьдаа үзэж байна. За манай орны онцлогийг бас харгалзахгүйгээр улсын хөгжлийн тухай 50 жил 40 жил ярих нь бас хэр үр дүнтэй байх бол энэ дээр онцлогуудыг маш их харгалзаж гаргаж ирвэл зүгээр байх болов гэж би ингэж бодож байна. За энэ онцлогууд дотор бол хоёр хөршөөрөө хязгаарлагдсан тийм орчин, бизнесийн орчин, бага эдийн засгийн дэлхийн зах зээлээс хүчтэй хамааралтай байдал манай эдийн засгийн гол онцлог шинж. Тэрнээс гадна Монголын эдийн засагт өөрийн гэсэн өнгө төрхтэй тийм амин сүнслэг тийм гол зүйлийг энэ эдийн засгтаа оруулж ойлгохгүйгээр, оруулж авахгүйгээр, оператор болгож гаргаж ирэхгүйгээр эдийн засгийг цаашдаа авч явна гэхэд хүндрэлтэй байж магадгүй. Одоогоос 20 жилийн өмнө би энэ Монголын дөрвөн улирал гэдэг бол Монголын өөрийнх нь баялаг юмаа гэдэг ийм томьёол би бичиж байсан. Тэгээ энүүгээр дэмжсэн юмч нэг сонссонгүй, шүүмжилсэн юмч нэг сонссонгүй. Тэгээ энэ дөрвөн улирлаасаа улбаатай энийгээ баялаг гэж үзэж Монголынхаа хөгжилд ашиглах асуудал их том зүйл байх болов гэж би бодож явдаг. Жишээлх юм бол нарыг аваад үзье. Манай орон дэлхийн 26 оронтой яг ижил нар тусдаг өргөрөгт оршдог. Гэтэл яг ижил нар тусдаг 26 орон дотроо нартай өдрийнхээ тоогоор хамгийн олон нь бараг 250 өдрөн жилийн нарлаг өдөр байдаг. Нарны гийгүүлтийн хугацаа 500 цагаар илүү байдаг энэ ижил орнуудаас. Тэгэхээр энэ бусдаас давуу болгож байгаа, бусдаас онцлог болгож байгаа ийм зүйлүүд дээр Монгол улс тулгуурлаж ээж, энүүн дээр мэдлэгийн менежментийг бий болгож, энүүн дээр судалгааг бий болгож ээж Монголын эдийн засгийг гаргаж ирвэл илүү давуу талтай, илүү бодиттой, илүү Монголын гэдэг юм нь бол гарч ирнэ гэж би бодоод байгаа. Нэг. За хоёрдугаарт нэг сонин санаа төрөөд байгаа юм. Энэ юу вэ гэхээр энэ үндсэн хуулинд эдийн засгийг, макро эдийн засгийг томьёолох асуудлыг эргэж авч үзмээр санагдаад байгаа юм. Дэлхийд дээр энэ зах зээлийн эдийн засгийг сонгосон орн лав 100 гаруй 200 өгөх байх. Хөгжсөн орн нь бол цөөхөн байна. Энэ хөгжсөн орнуудыг аваад үзээд байхад үндсэн хуулиндаа эдийн засгийн томьёолол хамгийн зөв суулгаж өгсөн орнууд байгаамаа. Манай үндсэн хуулинд эдийн засгийн асуудлыг яаж томьёолоод байна вэ гэхээр ерөөсөө л өнчийн олон хэлбэр байж болно гэсэн нэг иймэрхүү томьёололтой. Ерөнхийдөө буруу биш мөрнөөсөө тодорхойгүй. Төрийн оролцох хэмжээ, хязгаар, зааг бас тодорхойгүй. Тийм учраас эдийн засгийн хөгжүүлэх гэвэл энэ үндсэн хуулийн томьёоллуудыг илүү бодиттой хөгжиж чадсан орнуудын концепцийг авч үзэж
сайжруулмаар байгаа юм. Тийм учраас би өнөөдрийн энэ төр дээрээс миний хэлэх гээд байгаа нэг хоёр дахь гол санаа юун дээр байна уу гэхээр онцлогоо харгалзсан эдийн засгийг байгуулахаас гадна үндсэн хуулийн дэх томьёоллыг өнөөдөр дахиад нэг авч үзэх ёстой биш үү гэж. Манайд хоёр янзын туйлшрал байна. Ерөөсөө зах зээлийн бүх юмыг шийднэ гэдэг ийм юм яриад төрийн оролцоогоо хит үгүйсгэх. Нөгөө талд нь бол ерөөсөө төрийн оролцоо хитэртлээ их нэмэгдэж байгаа хандлага сүүлийн үед бас гарч ирж байна. Миний бодол бол сүүлийн үеийн одоо эдийн засгийн концепц бол төрийн оролцоо хамгийн минимум төвшөнд, дэд бүтцүүдийг бий болгох төвшөнд, хамгийн ухаалаг бага төвшөнд энэ байх ёстой болов. Тэгээд зах зээлээрээ шийдэх зүйлүүдээ шийдээд явах нь илүү тохиромжтой болов гэсэн иймэрхүү хэмжээний макро эдийн засгийн бүтцийн ойлголт надад байгаамаа. За манай дээр хөгжүүлэх чиглэл дээр асуулт тавьж байна. Ямар чиглэлээр хөгжих вэ гэдэг. Одоо нүүрсээр нэх явна гэдэг бол хэцүү болчих шиг санагдах юм миний бодоход. Австралиуд асар том нүүрсний зах зээл нээгээд хятадын зах зээлд нийлүүлээд ирлээ. Сибирийн зүүн тал нүүрсээ нийлүүлээд эхэллээ. Манай нүүрс өнөөдөр аль зэрэг үнцэнтэй болж ийн вэ? Бас ингээ бодох асуудлууд гарч ирж байна. Гол явах чиглэл бол цайр, төмөр, аалт, зис энэ гол чиглэлүүд дээрээ бол технологи бий болгох, менежментээ бий болгох асуудал бол манай хөгжлийн гол чиглэл байх болов гэж би ингэж бодож байна. За саяын энэ цоо шин зүйл төдийлөн ярьдгүй нэг зүйлийг энэ хурлын илтгэгч дэвшүүл тавилаа. Энэ юу вэ гэхээр уургийн үйлдвэрлэлээр кластер бий болгох тухай асуудлыг тавьж байна. Энэ бол бүрнээ бодиттой зүйл. Монголд их тохиромжтой зүйл. Би энэ санааг бол бас дэмжиж төр засгийн удирдлагын анхаарал байж хийвэл зохих зүйлээ гэж би ингэж бодож байна. За ингээд төрийн оролцооны тухай, техникийн технологийн тухайд бас зөндөө зүйлүүдийг ярьж болох бах. Миний одоохондоо сая асуулттай болон ер нь энд зорж ирээд хэлэх гэж байгаа зүйлүүд бол иймэрхүү байна. Баярлалаа. За баярлалаа. Дараагийн панелистаар хаан банкны захирал хүндэт ноён Нурахико Като таныг одоо санаа бодлоо хэлхийг урьж байна. Thank you very much. За юуны өмнө би бас товчхон байдлаар урт хугацаанд, богино хугацаанд ямар зүйлүүдээр анхаарах уу гэдэг цаг хугацааны талаас нь бас ялгаж хэлье. Богино хугацаанд эдийн засгт бол одоо нэлээд сорилт хүндрэлүүд тулгарч байна гэж хэлж болно. Тэгэхээр гадаад валютын нөөцийн хувьд болохоор урд өмнөхөөс багасж байна гэдэг асуудал байна. Гэсэн ч гэсэн бид бас чөлөөтэй байдлаар энэ валютын ханшийг бол тавьсан учраас энэ бол зөв зүйл гэж бодож байгаа. Хоёр дахь зүйл болохоор дэд үсийг бол хөгжүүлэх зайлшгүй шаардлага бол байна. Мөн уулуурхай салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гэдэг явдал бол зайлшгүй чухал байгаа. Тэгэхээр ноёдлогоо дээр одоо бас яригдж байгаа зүйлүүд байна. Цаашд нь шин шатанд гарах гэж ярьж байгаа. Энэ бүгд дээр бас цагаалттай марго байна. Бас нэг зүйл бол уулуурхай салбар бол мэдээж тодорхой гэрээний үнэ нь одоо сайн байснаар бол үр ашиг нь харагддаг салбар байдаг. Тэгэхээр одоогийн байдлаар бас энэ тал дээр бол хүндрэлүүд бол байна. Яг тэр хятадын зах зээлээс маш их тийм хараат байгаа явдал нь үнийн хувьд бас ийм хараат байдлыг бол үүсгэж магадгүй байдаг. Тэгэхээр бид нар гэрээ хилцээр хийх чадвараа нэмэгдүүлэх замаар өөрийн бүтээгдэхүүнийг урт хугацаанд одоо гэрээ байгуулж урт хугацааны түншүүртэй болж ажиллахад мөн дипломат хамтын нийгмийн зүгээс ч гэсэн одоо хятадын зах зээл дээр хятадын газар нутгаар дамжиж гадагшаа гаргах, Оросын газар нутгаар дамжуулж гаргах ч тийм үү. Иймэрхүү зүйлүүд дээр бас одоо гэрээ хэлцэрүүд бол чухал байгаа. Тэгэхээр урд өмнө бол хийгдсэн тийм амжилттай зүйлүүд бол бий. Гэхдээ бол ахис дэвшил бол бас төдийлөн хурцтай бол явагдаж чадахгүй байна. Дээр дурдсан гэрээ хэлцэрүүдийн хувьд бол за өдөр тутмын одоо бизнесийн үйл ажиллагаан дээрээс харахад бол сонирхол татсан тийм өөрчлөлтүүд хөдөө аж ахуйн салбарт ялангуяа харагдаж байгаа юм. Одоогийн нөхцөлд одоо манай хаан банкны одоо үйлчлүүлэгч дотор энэ хөдөөгийн хүмүүс их байна. Хөдөөгийн одоо хүмүүс аж ахуй нэгжүүдийн хувьд болохоор тэд дэлхийн хэмжээний одоо стандартад
нийцсэн тийм өндөр түвшний үр ашигтай одоо үхэр үнэ авчрах ч гэдэм үү мөн технологийн талаасаа энэ тухайн бүтээгдэхүүнээ илүү боловсронгуй болгох зорилгоор бас тийм үйлдвэрлэлийн технологи оруулж ирэх гэсэн ийм хүмүүс бас байна. Тэгэхээр энэ юг харуулж байгаа нөхөр ер нь бол цаашдаа ур чадвар талаасаа бол тийм уламжлалт ур чадвар бол бие тэр мал аж ахуйн бүтээгдэхүүнээ ашиглаж түүнийгээ гол нь олон улсын түвшинд гаргахад бас стандарт талаасаа ур чадвар талаасаа бас анхаарах зүйлүүд байж магадгүй. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбарт нэлээд потенциалтай гэж бодож байна. Гэхдээ бол яг одоогийн байдлаар бол энэ бол маш ихний хал үе шатандаа л явж байна л да. Манай банкны зүгээс болохоор бид нар бас яг тэр одоогийн нөхцөл байдал тийм эрсдлийг ингээ өөр дээрээ хүлээж аваад энэ гадаад руу гаргана гэсэн тэр одоо бизнесийг эхнээс нь ингээ шууд дэмжихэд бас нэлээд эрсдэлтэй. Тэгэхээр стартап буюу тийм шинэ бизнес эхлүүлж байгаа, шинэ санааг эхлүүлж байгаа газруудад аж ахуйн нэгжүүдэд төрийн зүгээс бас дэмжлэг өгөх тохиромжтой байж магадгүй. Хоёр дахь нэг зүйл болохоор газар тариалан эрхлэгчдийн хувьд бол тэд бол бүтээгдэхүүнийхээ одоо үйлдвэрлэлийнхаа бүтээмжийг сайжруулах гэсэн зорилготой байна. Мөн тоног төхөөрөмжийг бас нэлээд тийм трактороос ахуулаад ер нь тоног төхөөрөмж аль бол боловсронгуй тийм тоног төхөөрөмж авчрахыг бол газар тариалан эрхлэгчид бас хүсэж байна. Мөн манай банкнд хандаж байгаа одоо бизнес эрхлэгчдийг харахад газар тариалан эрхлэгч харахад бол гадаадас ингээд трактор оруулж ирмээр байна гэж байна. Тэгээд банкны зүгээс болохоор бид нар юу гэж үзэж байна гэхээр бол бас энэ салбар өөрөө бас нэлээд тийм эрсдэлтэй. Тэгэхээр бид нар ингээд фермерүүдэд газар тариалан эрхлэгчдүүд их зээл олох ихэд бол энэ бас нөгөө эрсдлийн олон элементүүд бол харагдаад байдаг. Яванда одоо газар тариалан эрхэлж буй тэр газар нутгийн хөрсөн ингээд сайн байгаад мөн газар тариалан эрхэлж буй компаниуд маань илүү тийм өргөн том хүрээнд ажиллаад хамтраад ингэж одоо үйлдвэрлэлийнхаа чадварыг нэмэгдүүлэх юм бол энд бас илүү тийм зээл олгоод үр дүнтэй ажил болцоо бол гарах байх. Энэ дээр бол төрийн дэмжлэг бас хэрэгтэй байх. Газар тариалан эрхлэгчид дэмжих. Бид нар бас нэг өдөр тутмын бизнесээс юу харж байгаа гэхээр урт хугацаанд бол одоо сүүлийн үеийн байдлыг хараад дүгнэж байна л да, өнгөрсөн 3 жилийн байдлыг хараад өгөх. Тэгэхээр өнгөрсөн одоо 1-2 жилийн хувьд болохоор юу харагдаж байна гэхээр засгийн газрын ингээ хөтөлбөрүүд бол нэлээд олон хөтөлбөрүүд бол хэрэгжлээ. Тэр нь болохоор жишээлбэл үн тогтворжуулах хөтөлбөр гэдэлээ. Мөн моргежийн буюу орон сууцны зээлийн 8% байна, хөтөлбөр байна. Тэгээд мөн Монгол банкнаас болон засгийн газраас хэрэгжүүлж байгаа тодорхой юм хөтөлбөрүүд байна. Эдгээр хөтөлбөрүүдийн хүрээнд олгогдож байгаа зээлийн хэмжээг аваад үзэхээр бол нэлээд их юм. Одоо 30 нийт одоо зах зээл дээр олгож байгаа зээлийн 30-40% нь төрийн дэмжлэгтэй бага хүүтэй зээлүүд яваад байж байна. Тэгэхээр энд юу гэж бодож байна гэхээр мэдээж энэ одоо хүчин чармаалт гаргаснараа бол ингээд өнгөрсөн 2 жил эдийн засаг үнээсээ ч дор байж болох байсан бол энэ засгийн газраас гаргасан хөтөлбөрийн дагуу бол бас харьцангуй бас гайгүй байсан байж магадгүй. Тэгээд бид нар ингээд дотоодын бүтээгдэхүүний өсөлт 11.7% гэдэг энэ хоёр оронтой тоон дээр байгаа нь бол боломжийн. Гисэн ч гэсэн миний санаа зовж байгаа зүйл юу вэ гэхээр маш их хэмжээний зээлийг ингээд хямдралтай байдлаар улсаас бол өгж байна. Тэгвэл үүнээсээ яаж гарч явах вэ? Яаж орхиж явах вэ? Тэр үе энэ дэмжлэгээ яаж орхиж явах вэ? Тэгэх юм бол нөгөө зах зээл дээр том шоконд орох асуудал үүсэх үгүй юу гэд. Нодон бас ийм зүйл бол яригдчихсэн. Тэгээ бид нар нодон яасан гэхээр яаж энэ хөнгөлтөө зээлийн дэмжлэгтэй эдийн засагт маань энэ хөнгөлтөө зээлээсээ яаж гарах вэ? Яаж хувийн хөвшлийн зах зээлийн механизмыг эргүүлж авчрах уу гэдэг энэ талаар ярьж байсан. Төрийн зүгээс бол одоо энэ тал дээр анхаарч байгаа ч гэсэн яг тийм сайн бэлтгэл бол байхгүй нь яаж гарч явах уу гэдэг дээр. Тэгэхээр бидний одоо хүчин чармаалт одоо юу байна вэ гэхээр илүү тийм зах зээл рүү чиглэсэн хувийн хөвшил дээр тулгуурсан ийм зах зээлийн механизм руугаа л одоо ормоор байна. Тэгэхээр энэ бол цаг алдалгүй бас одоо хийх ёстой тийм шилжилт гэж бодож байна. Баярлалаа. За банкны салбарт ажиллаж байгаа хүний хувьд сонирхолтой санаа бодлоо илэрхийлсэн Ноён Норохико танд баярлалаа. За дараагийн панелист буюу үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Зул Жаргал таны санаа бодлыг сонсъё. За та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Ер нь бид бол харьцангуй давуу тал манай Монгол улсын харьцангуй давуу тал бол бараг органик хөдөө аж ахуй дээр нь ашигт малтамлын нөөц байгаа. Энийг бол та бүхэн бүгдээрээ ойлгож байгаа. Сүүлийн үед бол ялангуяа хөдөө аж ахуйн салбарт
өндөр хөгжсөн Европын улсууд түүхий дээр ноолуураар арь ширээр Монголын эдийн засгийн чуулган Eagle телевизээр та бүхэн шууд хүрч байна. Бид яг одоо Улсын хурлын гишүүн Садбаатартай уулзч байна. Үзэгчдийн өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд бас энэ өдрийн мэндийг төвшүүлж байна. За баярлалаа. Тэгэхээр Монголын эдийн засгийн чуулган өнгөрсөн онд Монголдо брэнд бий болгоё гэд цуглаж бас суралцсан. Энэ удаас Монголдо бүтээцгээ хийж байна л да. Засгийн газраас Монгол бас үйлдвэрлэлийг бий болгох, үйлдвэрчдийг дэмжсэн жил болгоно гэж зарлаж байна л да. Та энийг ямар байдлаар харж байна? Энэ нэр эдийн засгийн хүндрэлээс урт хугацаанд гарах шийдэл гарсан мөн үү? Ер нь бол дотоод үйлдвэрлэлийг дэмжих, дотоод эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх асуудал бол нэн чухал байгаа. Ялангуяа нийгмийн эдийн засгийн, ялангуяа эдийн засгийн санхүүгийн нэлээд хүнд хямралтай энэ байгаа үед бол дотооддоо үйлдвэрлэлийг дэмжих, дотоод үйлдвэрлэлийг босгож ирэх асуудал нэлээд чухал байна. Гэхдээ дотоод үйлдвэрлэлийг босгож ирэхдээ бид нар Монголын өөрийн онцлог тохирсон цаашдаа гарч байгаа бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн эргээд дэлхийн зах зээл дээр, ятгана бүс нутгийн зах зээл дээр өрсөлдөж чадах үс хэмжээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжмээр байгаа юм. Өнөөдөр засгийн газраас ярьж байгаа бодлоготой миний бас хувь одоо хүний хувьд зөрчилж байгаа нэг зүйл бол кит импортыг орлох бүтээгдэхүүнөө анхаарат дотоод эдийн засгийг түгжих тал руу нэлээд анхаарчлаа. Тэгээ энэ нь өөрөө эргээд урт хугацаанд аваад үзэх юм бол эдийн засгт нэлээд бас сөрөг үр дагуулдаг. Энэ банк санхүүгийн тогтолцоон дээр илүү суурлаж нөгөө талд нөгөө санхүүгийн их усүр асуудал өндөгдөд ирэхээр энэ урт хугацаатай мэдээж инфляци өндөр зээлийн үеийн байгаа тохиол урт хугацаатай санхүүгийн их усүрээр энэ тодорхой чиглэлүүдэд яаж дэмжих вэ гэдэг асуудал маш чухал болж байна л да. Мэдээж аржааны банкны хүүг бол хүчээр бууруулна гэдэг бол байхгүй зах зээлийнхаа чамаар. Тэгэхээр тодорхой гадаад болон энэ дотоод их усүрээ тодорхой төвшөнд одоо ингээд урт хугацаатай доктортой баг хүүтэй их усүрээр хангах боломжууд байна л да. Жишээл Японы жижиг дунд үйлдвэрийг дэмжих байгаль орчныг хамгаалах 2 өвчтөй зээл гэдэг. Харьцангуй засгийн газрын оролцоо багтай арилжааны банкудаараа ингээд дамжаад явж байгаа юм санхүүгийн схем байгаа. Одоо энэ маань нэлээд амжилттай өнгөрсөн 7 жил гаруул явлаа л да. Аль болохоор тэр төрийн оролцоо багтай илүү банкнд түшгэлсэн юм тогтолцоо. Тэгэхээр энэ экспортын чиглэл хувийн секторыг хөгжүүлэхийн тулд тодорхой ийм санхүүжилтийн урт хугацааны механизмуудыг ашиглахгүйгээр мэдээж үйлдвэрлэлийн салбар маань тодорхой түвшинд хөгжихгүй. Хоёрдугаар асуудал дээр бас бодж өөр нэг асуудал дээр бас давхар бодож байна л да. Өөрөөр хэлбэл тодорхой тэргүүлэх чиглэлүүдэд дэмжихийн зэрэгцээ одоо inclusive growth гэдэг юм айгүйх олон улсын түвшинд ер нь оролцоотой өсөлттэй бүх нийтийг хамарсан өсөлт гэдэг асуудал гарч ирж байна. Тэгэхээр энэ салбаруудаа бас тодорхой түвшинд хөгжүүлэх хэрэгтэй юм биш үү? Өөрөөр хэлбэл одоо Монгол улс 49 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Энэний 97% нь жижиг дунд аж ахуйн нэгж байна. Энэ салбараа яад дэмжих юм бэ? Дунд түвшинд нь яах юм? Дунд түвшингөөс нь дээшээ эдийн засгийн өсөлтөнд нөлөөлөхөөс яах юм? Одоо микро түвшинд илүү ажлын байр, нийгмийн асуудлыг шийдэгт. Дундаас дээш бол тодорхой эдийн засгийн өсөлт нөлөөлөх чиглэл рүү. Тэгэхээр энэ жижиг дунд аж ахуйн нэгж маань нийт ажил хүчний бараг 50 гаруй хувь нь ажиллаж байна. Тэгэхээр энэ хүний олон хүнийг ажлын байраар хангах, нийгмийн асуудлыг шийдэх энэ хүрээнд инклюзив growth жижиг дунд үйлдвэрийг дэмжих салбар бас чухал болж эхэлж байна. Нөгөө талд нь боловсролын салбарт одоо 90 гаруй мянган хүн ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт 42 мянган хүн ажиллаж байна тийм ээ. Тэгэхээр энэ салбарыг бас бэхжүүлэх асуудал. Ягаад гэвэл энэ цаана 42 мянган хүнийг ажлын байраар бий болгож байгаа салбар байна. 97 мянган хүнийг ажлын байраар болж байгаа. Эрүүл мэнд боловсрол гэсэн салбарууд байж байна. Тэгэхээр инклюзив буюу оролцоотой өсөлт маань тодорхой энэ чиглэлүүдийг дэмжихээс гадна нийтэд энэ хүртээмжтэй 2 сая хүндээ хүртээмжтэй өсөлтийг яаж бий болгох вэ гэдэг бодлогын асуудал бол нөгөө талд нь жухлаар тавигдах юм аа гэж бодож байна. Тэгээд энэ чиглэлийг хослуулж хөгжүүлэх мэдээж Японы үйлдвэрлэлийн бодлого гэдэг амьдрал дээр хэрэгжсэн тодорхой дуршлагуудыг бол бас авч судлах асуудал байгаа юм. Гэхдээ мэдээж өөрийн орныхоо онцлогт тохируулж нутагшуулж хэрэгжүүлэх асуудал нэн чухал байгаамаа. Тийм учраас энэ бодлогын одоо нотлогоонд суурилсан гэдэг юм уу эрдэм мэдлэгт суурилсан ийм бодлого л хэрэгжүүл Монгол улс ирээдүйд ийм хөгжих бүрэн боломж байна гэж хэлмээр байна. Баярлалаа. За манай панелистуудаас нэмж санал хэлэх хүн байна уу? За ерөнхийдөө бол сонирхолтой саналуд гарлаа. За энэ цайр, төмөр, алт, зис одоо нүүрсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэдэг бол бүгдээрээ санал нэгтэй байх шиг байна. За Норохико Ката бол одоо гэрээ хэлцээр илүү сайн хийх чадвар их хэрэгтэй байна гэж ингэж бас чухал асуудлыг хөндөж дурдлаа. За үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төрийн нэрмэгчийн дарга Золжар бол
нэмэн үртгийн нэмэн үндсний одоо манай шинээр ярьж зарч байгаа нэмэн үндсний сүлжээг яаж бий болгох вэ? Энэ юунаас бүрдэх юм бэ гэдэг бол нэлээд сайн одоо дурдж өгүүллээ гэж бодож байна. Энэ бол зөвхөн үйлдвэрийн тухай асуудал биш, ажиллах хүчээ бэлтгэх, технологи бэлтгэх, санхүүжилтийн механизмаа зөв зохицуулах, за дээр нь зөв бодлого эрх зүйн орчин, за маркетингийн асуудал бас энэ давхар ороод явж байгаа гэдэг бол нэлээд сайн дурдлаа. За энэ дотор манай үйлдвэрүүдийн хувьд бол бэлтгэн нийлүүлэлтийн систем хэрэгтэй байдаг гэдэг бол бас чухал одоо ийм санаа гэж ингэж бодож байна. За орхон захирлын одоо бол бид баян биш баялагтай ус байгаад байна гэдэгтээ бол санал нийлж байна. Тэгэхдээ баялаг гэдэг маань тэр баялагийг бүтээж чаддаг эрдэмтэй, мэдлэгтэй, чадвартай, мэрэгсэн юм ажиллах хүчний тусламжтайгаар бий болдог. Тийм болохоор хүнээ бэлтгэж одоо технологи суурьшуулах, нэвтрүүлэх энэ чиглэлд заашгүй анхаарах шаардлагатай болж байна. За чимэд дагууга өнгөрсөн 20 жилд эдийн засгийн бүтц өөрчлөгдсөнгүйгээд энэний шалтгааныг бол одоо эдийн засгийн тогтворжуулах либерал бодлого явж ирсэнтэй нэлээд холбож ярьлаа. За үнэхээр үнтэй бол санал нийлж байна. За нөөцөнд байгаа атлаа бодлогын уялдаа байхгүй бол бид хичнээн ажиллах хүчтэй байгаад, хичнээн баялагтай байгаад, хичнээн өргөн удам газар нутаг боломжтой байгаад хоёр талд маань хичнээн том зах зээл байсан ч гэсэн цаашдаа бол хөгжиж чадахгүй нэ. Тийм болохоор төрөөс оролцох оролцооны нэг гол элемент нь буюу өөрөөр хэлбэл уялдаатай нийтмэл бодлого зохицуулалт зайлшгүй хэрэгтэй. За үүний тулд төр үнийг дангаараа шийдэх биш, хувийн хвшилтэд хамтарч стратеги боловсруулах шаардлагатай байна. За Европын болоод Хойд Америкийн ихэнх орнууд одоо энэ кластер гэдэг имийг аяндаа зах зээлийн жамаар бий болно гэдэг ингээ хайчих биш. Ялангуяа эхлэл үүсгэлийн санаачлагын нөхцөлд нь бол тэр үед нь дэмжих хэрэгтэй гэдгийг ойлгож дэмжиж эхэлчихсэн. Нэлээд олон жил болж ингэж явж байна. Кластерын туршлагаас харахад бол төрөөс ялангуяа зохицуулалтаар одоо тодорхой хэмжээгээр янз бүрийн их усрээр дэмждэг ийм практик бол нийтлэг харагддаг. Тэгээ тийм болохоор хүнээ бэлдэж технологи нутагшуулж зөв шингээж авах хэрэгтэй. Түрүүн гарсан Монгол улсын хувьд бас нэг давуу тал байна гэж хэлсэн. Энэ бол бас зөв байх, бидний өнцгөөс харах хэрэгтэй байх. Өнөөдрийг хүртэл бид нар технологийн чиглэл рүү их гүнзгий ороогүй явж ирсэн. Одоо бол бид нар түрүү үеийн хуучин экологид хортой технологиудыг биш, харин нэлээд сүүл үед гарсан боловсронгуй болчихсон экологид хор багтай ийм технологиг шууд авч хэрэглэх юм боломжтой байж байгаа. Гагцхүү технологийн суурьа зөв тавиад аль салбарт яаж ажиллах вэ гэдгээ зөв сонгох хэрэгтэй байхаа. За зааланд оролцож байгаа хүмүүст бас янз бүрийн санаа бодлууд нэлээд байгаа байх гэж бодож байна. За саналуудыг авъя. За саналаа хэлж амжаагүй хүмүүс цаасан дээр бичээд өгөөрэй. За бидэнд эргээд нөгөө шийдэл гаргахад хэрэгтэй болох форумын гол зорилго маань тодорхой шийдвэрт хүрэх ийм зорилго байж байгаа. Ингээд үг хэлэх хүмүүсийг урьж байна. Намайг Сүхбаатар гэдэг Clean Energy компани гүйцэтгэх захирал. Clean Energy бол Newcom компани хөрөнгө оруулалттай юм компани байгаа. За саяын одоо ярьсан сэдвүүд дээр нэмж одоо санал хэлмээр байна. Түрүүн одоо Нямзагт доктор хэлсэн энэ бидэнд одоо юу байгаа юм бэ гэдэг. Одоо байгаа бусад улсаас илүү байгаа юм. Жишээлбэл нар гэж ярьсан түрүүн одоо орхон банкны захирал орхонгаа ярихдаа бол одоо нөхөн сэргээ гэдэг ийм одоо эд гэдэг юм нөөцийг бол аль болохоор давуу ашиглах энэ нь одоо бидний ирээдүй юм а гэдэг. Энэ хоёр хүний одоо панелистийн хэлсэн энэ саналыг бол одоо маш их дэмжиж байгаамаа. Яагаад гэвэл Монголын зөвхөн говийн нар салхийг одоо салхиар цахилгаан үйлдвэрлэл өнөөдөр дэлхийд дахинд ерөнхийдөө нэг 20 илүү триллион киловатт цагийг үйлдвэрлэж байгаа. Тэрний одоо 4/1-ийг
манай уртлын хөрш хятад улс хэрглэж байна л да. Тэгвэл Монголын говийн нар салхийг ашигласнаар бүхэл бүтэн хятад улсын жилийн хэрэгцээг хангах ийм хэмжээний нөөц Монголд байгаамаа. Тэгтээ зэрэг бид өнөөдөр мэдээж хэрэг бодит байгаа уул уурхай өдөө аж ахуйг ярих нь зөв. Гэхдээ энэ салбар руу бид маш хүчтэй орох ёстой. Цаашдаа бид энэ хятад энэ зүүн өмнөд Азийг холбосон энэ Азийн супер сүлжээ гэж ярьж байгаа. Энэ бол энэ говьд байгаа энэ сэргээгдэх эрч хүчний асар их нөөцийг одоо зах зээлд гаргая. Энэ чиглэл рүү одоо технологи нэвтрүүлье. Энэ чиглэлээр одоо бид хөрөнгө оруулалтыг өргөжүүлье. Тэгжээж одоо цаашдаа Монгол улс улам хөгжих өөр одоо салбараас одоо өндөр одоо ашиг олох ийм боломж бүрдэх юм аа. Энэ дээр бол одоо модератор бол энийг өөрийнхөө саналд дурдсангүй үүнийг одоо нэмж оруулах зайлшгүй шаардлагатай салбарын нэг юм аа гэж л нэмж оруулах гэсэн. За би эрчим хүчний инженеруудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ганжуур гэж хүн байна. Тэгэхээр та бүхнээс одоо сайхан мэдээ сонсч хүлээж авлаа. Тэгээ энэ одоо Монголын эдийн засгийг хөгжүүлэхэд одоо уламжлалт яригдж байгаа сэдвүүдээс гадна нэг цоошин сэдв байгаа юм. Энэ бол эрчим хүчний экспорт. Сая энэ Clean Energy компани захирал бас дурдаад авлаа. Тэгэхээр өнөөдөр Монгол улс бол эрчим хүчний экспортыг бүгд найрамдах хятад ард улсад гаргаад маш их хэмжээний орлого олж болох юм аа. Энэгээр Монгол улсын эдийн засаг хөгжих ёстой маа гэсэн ийм санааг хэлэх гээд байгаа юм. Энэ одоо Шивэ овгийн нүүрсэн дээр үндэслээд 10,800 мегаваттын захиргааны станц барих тухай төсөл байгаа. Энэ очирхүй сайдын суужийн төрөө орж ирээд гарсан. Очирхүй сайд байхдаа энэ асуудлыг хүндэд тавьж ирсэн. Тэгэхээр энэ 10,800 мегаваттын захиргааны станц гэдэг чинь өөрөө юу юм бэ гэдгийг хэдэн тоон дээр хэлгэсэн юм л да. Өнөөдөр бол манайх 1000 орчим мегаваттын сурлагч хүчин чадалтай 400 орчим одоо тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. За энийг одоо 10 дахин гэдэг ингээ энгийн тоогоор 10-аас илүүгээр энгийн тоогоор бодоод үзэх юм бол 4 их найд одоо төгрөгийн бүтээгдэхүүн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм тооцоо гарч иж байгаа юм л да. Энэ нь одоо манай одоо дотоодын нийт бүтээгдэхүүнийг 20 одоо их найд гэвэл 4 их найд 20% одоо дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх чадах ийм одоо боломж бол байна. Тэгэхээр дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ногдох одоо хэмжээ бол 3600 гэж яриад байгаа шиг байдیں۔ Тэгээ нэг хүнд ногдох одоо дотоодын нийт бүтээгдэхүүн чинь 20% өсөөд $4,500 хүрэх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм их боломж байгаамаа. Энийг одоо бас сүүлийн үед эрчим хүчний сайдын одоо амнаас сонсч ирсэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа. Тэгэхээр энийг одоо энэ эдийн засгийн чуулга уулзалтаас дэмжиж тэгээд одоо тэр гарах зөвлөмжөнд оруулаач гэсэн ийм саналыг манай эрчим хүчний инженеруудын холбооноос дэвшүүлж байгаа. Энэ бол үнэхээр одоо урд нь яригадаад мартагдсан ийм зүйл байгаа. Одоо ингээд дахиж сөхөгдөж байгаа юм байна. Тэгээд засгийн газараас энийг дэмжиж явах юм бол маш одоо өндөр ач холбогдолтой Монгол улсыг хөгжүүлэх цоошин салбар бий болоод байгаа. Ер нь одоо эрчим хүчний манайхаа одоо мартаад байх юм байна шүү дээ. Өнөөдөр одоо хондоо ерөнхий сайдны одоо хэлсэн үгэн дээр 5 дугаар захиргааны станцаа мартсан л явж илээ шин. 5 дугаар захиргааны станц гэдэг бол өөрөө Улаанбаатар хотын дулааны асуудлыг 100% шийдэх, Монголын эрчим хүчний өсөлтийн асуудлыг 50% шийдэх ийм том объект байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг та бүхэн одоо бас анхаарал таваач, манай эдийн засагчдаа, судлаачдаа гэсэн ийм хүсэл тавьж байна. Баярлалаа. За үнцэнтэй санал хэлсэнд баярлалаа. Эрчим хүч нефтийн боловсролт хоёр бол энэ бидний сая ярьсан дурдсан үйлдвэрүүдийг хөгжүүлэх үндсэн суур нөхцөл гэж ойлгож байгаа. Эрчим хүчгүйгээр нефтийг боловсруулахгүйгээр бид нар энэ үйлдвэрүүдийг хөгжүүлж чадахгүй. За дараагийн оролцогч. За би үндэсний хөгжлийн хүрээлэнгийн нийгмийн хөгжлийн сектор хэлэгч Төмөр Хөрөөгдөг юм байна. За өнөөдөр манай панелистуудын хэлэлцүүлсэн
асуудлууд бол бүгдээрээ үнэхээр яг цаг үеийн асуудал. Гэхдээ энэ дээр нэмж нэг хэлэх зүйл бол миний хувьд энэ манай хөгжлийн бодлого маань өөрөө цогцоороо системтэй явмаар байгаа юм л да. Тийм учраас ойрын үед хэлцэгдэхээр энэ хэлцэгд бэлтгэдэг байгаа энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль гараад тэгээ улсын маань бодлого маань хоорондоо уялдаатай зэгц явах юм бол энд яригдсан бүх асуудлууд аяндаа зэгцрээд хоорондын уялдаагүй гэсэн энэ шүүмжлэл залгам чанар байхгүй гэсэн энэ бүх шүүмжлэл бол арилах юм л да. За үүнээс гадна ер нь бол технологийн асуудал бол манай улсын хувьд бол хамгийн чухал. Орхон захирлын төрөний хэлсэн нэрэ манай хоцрогдол маань эргээд давуу тал болох үнэхээр боломжгүй. Дэлхийн нийтийн боломжийг харах хэрэгтэй. Үндэсний онцлог давуу тал бол мэдээж бий. Гэхдээ бол эндээс энэ дэлхийн нийтийн одоо бий болгож байгаа энэ давуу тал буюу энэ боломжийг бас манайх маш хурдан шүүрч авч ашиглах нь зөв юм л да. За үннийг хэлэхэд бол бүх салбараар хөгжих боломж бол байхгүй. Жижиг юм барьж аваад нэг нь зүүгээ хийгээд нэг нь гойдлын машин нэг нь даав хийгээд явна гэхэд бол манай улсын хөгжилд хэдий нөлөө үзүүлэх бол гэдэг нь асуултын дэмдэг. Харин хамгийн оновчтой Монголд зохисон тэр технологи олж аваад тийм ээ давуу тал гэдгийг л энэ дээр манай өнөөдрийн хуралдааны гол зорилго шүү дээ. Бидний давуу тал юу вэ гэдгээ л олж харах юм байна. Тэгэхээр энэ бол үнийг хэлэхэд сэргээгдэх эрчим хүч бол яхахгүй мөн. За тэгээд манай Монгол хүмүүсийн оюун чадвар шингэж чадах олон жилийн дуршлаг бүхий энэ уламжлалт салбарууд манай өдөө аж ахуй мал аж ахуйн чиглэлээс сайн хайж харах юм бол үндэсний давуу тал гарах тийм боломж бол бий л дээ. Тэгэхээр энийг л олж харах нь зөв. Тэгээд хамгийн гол нь миний хэлэх зүйл бол энэ залгам чанар энэ хөгжлийн цогц энэ зэгцтэй бодлогоор л хөгжих чухал юм шүү л гэж хэлмээр байна. За баярлалаа. За намайг Ядиасран гэдэг байгаль орчин ногоон хөгжлийн сайдын зөвлөх юм байгаа. Тэгээ сая манай панелистууд энд заалнаас ярьж байгаа хүмүүсийн саналыг дэмжиж байна. Тэгээ ер нь бол цаашдаа манай хөгжил эрчим хүч гол байр суурь эзэлнэ. Тэн дотор бол сэргээгдэх эрчим хүчт бол асар тийм ирээдүйтэй зүйл л дээ. Тэгээд Сүхбаатар захирлын саналыг Ганжуур жугаан санал энэ бол үнэхээр үн цэнтэй зүйл юм байна. Энэ дээр нэмж хэлэхэд бол бас дахиад усны эрчим хүчийг бид бас бодох хэрэгтэй. Ер нь усны талаар бид нэр энэ дээр бас манай давуу тал байгаа. Усаа бол бид стратегийн байгалийн нөөцийн хэмжээнд авч үзэх хэрэгтэй юм байгаа юм л да. Бүхэл үйлдвэрлэлүүд явуулахад ус байхгүй ингээд зогсчихж байгаа. Усны хөрөлцөө байхгүй болоод ингээд. Гэтэл үнэн хэрэг дээр манад ус уг нь байгаа. Бид нэр манай дээр бүрлдэж бий болсон усаа гадагшаага алдчихад байгаа юм л да. Сэлэн мөрөн бол их хэмжээний ус аваад яваад өгч байна. Хэрлэн гол мөн их хэмжээний ус аваад ингээд өөр улсуудад манай дээр бүрдсэн баялагийг гадагш нь алдаад байгаа байхгүй юу? Тийм учраас энэ баялгаа бид өөртөө авч үлдэх ёстой. Ингийн тулд бол том хэмжээний усан сангууд байгуулах шаардлагатай. Тэрийг усан захилгаан станц болгож ашигладагсан уу? Ирээдүйд усынхаа хэрэгцээг хангах дотооддоо болж байгаа үйлдвэрлэлүүдийн хэрэгцээг хангадагсан уу? Ирээдүйд бид нэр усаараа амьдрах, усаа алт нүүрс тэр бусад газрын эрдэс баялгуудаас илүү үнэтэй зүйл болгож эргэлдүүлж ашиглах юм бүрэн боломж байгаа. Тэгэхээр энэ дээр юу хэлэх гээд ирэхэд энэ усаа яаж авч үлдэх вэ? Усаа яаж хоримтлуулах вэ? Өөрөөр хэлбэл орж ирж байгаа борооны усыг л яриад байна шүү дээ. Тэрийг л авч үлдэх асуудал их чухал. Газрын гүний ус бол бидний бүр ирээдүйд ер нь цаашдаа экологт өөрөө их чухал ачлагдсан учраас тэр л үнийг их ойртох хэрэггүй юм байна. Ийм учраас энийг бид нэр баялаг болгож хөгжлийн бас нэг хэрэгсэл болгож тэгээ бүр стратегийн баялаг хэмжээнд авч үзэх шаардлагатай гэсэн юм саналыг би хэлье гэж бодож байна. За баярлалаа анхаарал. За намайг Төвшин Төрөө гэдэг би мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал байгаа юм тийм. Ерөнхийдөө ингээ хараад байхнаа биднээс байгаа давуу талыг ашиглаад дэлхийн зах зээл дээр яаж гарах вэ гэдэг талаар яриад байгаа шүү. Давуу талыг бас бий болгоод
зах зээл салбарыг хөгжүүлж болох уу гэдэг асуудлаас харъя гэж бодсон л. Тэгэхээр мэдээллийн технологи гэдэг зүгээс ингээ харахаар одоо бидээс хэрвээ одоо байгаагийн давуу талыг ингээ харахаар магадгүй ихэнх нь одоо уул уурхай ажилласан ч юм уу ихэнх нь хөдөө аж ахуйн салбарт ажилдаг ч юм уу иймэрхүү байдлаар харагдаж магадгүй одоо гэтэл чин бас биднээс чин төрөл бүрийн мэрэгжил эзэмсэн байх ёстой гэдэг утгаараа одоо давуу талыг бий болгоё гэж харъя л да. Тэгвэл мэдээллийн технологи одоо өмнө Солонгост жишээ ингээ аваад харахаар дэлхийд дээр 1.5 тэрбум телевиз байна гэж байна. 7.1 одоо тэрбум хүн амын 22% нь одоо ухаалаг гар утас барьж ийн гэж. Тэгэхээр энийг яагаад өмнө Солонгос хараад энэ зах зээл рүү орчвоо? Хэдэн жилийн өмнө бол өмнө Солонгос энэ зах зээл дээр бол тэргүүлэгч биш байсан. Гэтэл одоо тэргүүлэгч болж байна. Яг энтэй адилхан бидээс давуу талыг бий болгоод Монгол улстай бас ийм дэлхийн зах зээл дээр өсөлтөг ийм болцоог бий болгож болдгоо юм уу? Заавал одоо байгаа давуу талаа ашиглая гэдгээс гадна нэмэлтээр зөвхөн одоо байгаа давуу талыг бол дэмжиж байгаа. Тэгээ энэ одоо энэ форумоос хэрвээ зөвлөмж арах бол энэ одоо байгаа давуу талыг эрхлээд биднээс одоо хөрөнгө босгоод одоо хөгжлийг авчирж байгаагаа давуу тал одоо бий болгох энэ салбар руугаа яаж урсгах уу, яаж зохион байгуулах уу гэдэг дээр бас оруулж өгвөл манай салбарт маш их хэрэгтэй байна гэж санал хэлсэн. За баярлалаа. Одоо ганцхан санал аваад завсарлахгүй бол үдийн хоолны цаг болчих шиг байна, тийм ээ. За би жаргал сайхан нийтлэлч. Өнөөдрийн асуудлууд бол мэдлэгийн түвшинд чухал яриануд боллоо. Тэгээд өнөөдрийн асуудал бид мэдлэгээ нэмэхтэй биш, байдлыг өөрчлөлт энэ форумыг агуулга оршиж байгаа. Яаж өөрчлөх вэ? Яагаад болохгүй вэ гэхээр бид нар өөрсдөө холбоотой байна. Нэгдүгээр төр өөрөө тэр бодлого засаглал энгэл дээр их сул байна. Хоёрдугаар төр бол бүх юм руу оролцож байна. Ингээд тус биш ус болж байна. Нэгдүгээр тэр төрийн чадвархын хувьд ярихад бол энэ төр засагч нь дандаа нэг 4 жилээр боддог. Хүн болгоно солигддог. Сайн ярьсан бүх зүйлүүдийг 10 жилийн өмнө 20 жилийн өмнө бид ягийн өрөөнд бас л ярьж байсан тэр цаглагаан эрчим хүч гэх мэт хэдэн 100 жил ярих энийг мэдэхгүйдээ биш өөрчлөлттэй байгаа юм. Энэ юутай холбоотой гэхээр төр засагт очиж байгаа хүмүүсийн мэдлэг чадвартай засаглалын чанартай холбоотой гэж хэлэх гэсэн. Эннээс улбалаа тэр хоёр дахь шалтгаан буюу төр юм болгон руу оролцож унгаж байгаа хамаг учир байна. Би нүүрсийн салбарыг Эрдэнэс 5 толгой гэж компани байгуулагдсанаас хойш бүтэн унгаад дампуурууллаа. Түүнээс хойш бол Монгол улсыг өрөнд орууллаа. Тэр Чалкота 250 сая долларын гэрээ хийсэн. Тэгээд тэр хамгийн муу гэрээ хийсэн. Өнөөдөр тэр хөдөлдөггүй 4 индексийнх нь тэр жишээ нь хамгийн муу гэрээ хийгээ өнөөдөр Монгол улсын хамгийн чанартай нүүрсийг хамгийн муугаар төрийн компани зарж байгаа. Тэгээд одоо тэр 500-600 сая долларын өртөө сууж байгаа. Төрийн нэрээр хариуцлагагүй нөхдүүд хувийн сонирхлоо, хувийн эрх ашгаа бодож явж байгаад л Монгол улсын өрсөлдөх чадвар байхгүй гол шалтгаан гэж үзэж байна. Энийг ярьж өөрчлөх, шаардах, төр засгийг ил тод болгох энэ ажлын дутаад байгаа болохоос биш Монголд юуч хинч сад болоогүй. Бид нэр өртөө сад болж байгаа. Тийм учраас энийг сайн ярихад бас шаардлагатай байна. Гэхдээ үүний хажуугаар би нэмж өнөөдөр шин саналууд тавьсан, ялангуяа уургатай холбоотой санаа гаргасан гэх мэтээр тодорхой асуудлууд эхэлж байгаад таатай байна л да. Гэхдээ би 4 дахь жилдээ яг энэ өрөөнд энийг яриа сууж ярих биш ажиллах, төр засгийг шаардах, алсын хараатай байлгах энийг л бид монголчууд шаардж байгаа шүү дээ. Баярлалаа. За үнцэнтэй саналаа хэлж оролцсон та бүхэнд баярлалаа. Одоо нэгэн цаг болж байгаа учраас авах саналыг ингээд тасбар болгоё. Саналаа хэлж амжаагүй хүмүүс цаасан дээр бичээд өгвөл бид нар формоос гарах зөвлөмжид аль болох оруулах сонирхолтой байгаа. Тэгэхээр зөвлөмжид та бүхний санаа туснаа. Ингээд та бүхэнд талархлаа илэрхийлье. Баярлалаа.